За асуулт гэхээс илүүтэйгээр протокол тэмдэглүүлж үг хэлж байгаа. 2025 оны 2 сарын 14-ний 02 үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт байгаа. Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн нэгдхэн дүгнэхэд гээд шийдвэр гаргасан хэсэг байгаа. Энэ шийдвэр гаргасан хэсэг дээр юу гэж бичсэн байгаа вэ гэхээр Монгол улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 6 дахь хэсэгт шүүгчээр 30 түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 наснд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолно гэд хатуу заасан нь шүүгчийн тэтгэврт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүртэл нь энэ томилох зарчмыг алдагдуулсан байна гэж үндсэн хуулийн зэц үтсэн байна. Тэгээд энэ зэцийн дүгнэлтээр шүүгчид 60 насаар тэтгэврийн дээд хязгаар тогтоосныг бол үндсэн хууль зөрчсөн гэж юусоо дүгнээгүй. Харин тэр хүртэл нь ажиллах боломжийг энэ 55 наснд хүрснээр тэтгэврт гаргана гэд 30 жил гэдгээр тогтоосныг үндсэн хуулийн зөрчил гэж үзсэн учраас энэ хүрээнд нь шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар байнгын орон дээр ярилцаж энэ дагуу шүүхийн тухай хуульд өөрчлөлт орж байгаамаа гэдгийг сануулж хэлж байгаа. За баярлалаа.